өгч маань багшаар нь дамжуулаад танараас нэг асуулт асуугаад өгөөч гэж хүссэн юм аа. За бүгдээрээ асуултаа сонсцгоё. Өдөр яагаад ад харагдсан юм бэ? Хүүхдүүдээ надад хэлээд өгөөч. За ямар асуултыг тавьсан байна уу хүүхдүүдээ? Яагаад? За яагаад гэсэн асуултыг тавьж яах нь хариулт хүсхийн тулд тавьсан бай тээ. За ямар асуулт тавьсан байна? Өдөр яагаад ад харагдсан юм бэ? За яагаад харагдсан болоо? За их бол. Өдөр нарах тод тусдаг тод туяатай болохоор одноос илүү тод туяатай болохоор харагддаггүй байх гэж үздэг. За өөр хариулах үг гэнэ. За сар туяа. Нарны гэрэл одны туяанаас илүү хурц учраас одны гэрэл нарны туяа дарагдаад тэгээд ерөөс харагдахгүй. Өдөр бол од гардыг мэдээ. Тэгтээ яг нь нарны хурц гэрэл яг нь одны туяаг яг нь дартлаад ерөөсөө харагдуулахгүй юм байна те. За энэ хариултыг багш нь за нөгөө тавьсан хүүхдтэй за хэлж өгье. За яагаад гэсэн асуултыг яагаад тавьдгийг болоо бүгдээ. За маркер Алиа зүйлсийг таны мэдэх юм байна. За хүмүүж Дэлгэр ертөнцтэй танилцсан бол. За ариусмаа. Учир шалтгааныг нэг олж мэдэх юм. Аливаа юмсыг учир шалтгааныг олж мэдхийн тулд тийм ээ. За та нар дүүнэр чинь хамаас яагаад гэсэн асуултыг асуудгүй. Асуудаг. Та нар тэгвэл учир шалтгааныг хэлж өгдөг үү? Заримдаа хэлж өгдөг. Тэгвэл дүүнэр чинь яг хорвоо ертөнцийг мэдэхгүй учраас та нараас яагаад гэсэн түрүүн асуултыг асуудаг юм шүү дээ тийм ээ. За тэгвэл байгаль нийгмийн юмс үзэгдлийн уялдаа холбоо тэдгээрийн яг нь учир шалтгааныг танин мэдхийн тулд яагаад гэсэн түмэн асуулт урган гарч ирдэг юм байна. Тийм учраас дүүнэр чинь яг нь яагаад гэсэн асуултыг таадаас тавиад асуугаад идэв юм шүү дээ. За өнөөдрийн хичээл маань тэгвэл учир шалтгааныг тайлбарлая гэсэн хичээл байгаамаа. За өнөөдрийн хичээлийн зорилгыг бүгдээрээ хамтдаа уншиж танилцъя. Шалтгаан бүрийн холбоо хамаатыг таних. За өнөөдрийн хичээл маань зорилго маань шалтгаан